Нялх хүүхэд болон асаргааны шаардлагатай ээжигээ гэрээсээ хардаг надад момойдод гэрээсээ ажиллах нь том боломж болсон. Гэрээсээ ажиллаж орлоготой болохоос гадна баг хамт олонтой болсноор момойд миний амьдралд шинэ үе хаалгыг нээж өгсөн. Сайн байна уу? Намайг Уянга гэдэг. Үнцэн ажлын хажуугаар маш олон бүтээл санааг хэрэгжүүлэх томоохон компаниудтай хамтарч ажиллах боломжийг момойд надад бий болгож өгсөн. Би яг одоо зөв цагтаа зөв газараа байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Сайн байцгаана уу? Намайг Бадам цэцэг гэдэг. Би 4 хүүхэдтэй, 1 нөхөртэй гэрээсээ онлайнаар ажилладаг ээж байна. Олон монголчуудын адил би Солонгост ажиллаж амьдарч байгаад Монголдо ирээд бизнес эхлүүлэхээр шийдсэн. Тэгээд хүнсний үйлдвэр, гоо сайхны салон, сургалтын төв, зургийн студи гэд нийтдээ 9 бизнес эхлүүлээд заримыг нь маш амжилттай дампууруулсан туршлагатай. Дампуурал болгон маань мэдээж надад сургамж, туршлага хамгийн гол нь санхүүгийн маш том хүндрэл үлдээдэг. Тийм болохоор хүүхэд төрүүлчихэд гэртээ зүгээр суух боломж байхгүй, эсвэл зүгээр сарын тогтмол цалинтай ажил эрхлэх боломжгүй болчихсон байсан л да. 2020 оны 3 дугаар сард ковид өнгөж эхэлж явах үед би 4 дахь хүүхдээ тэгээд 8 сартай жирэмсэн байсан. Энэ үедээ дараагийнхаа хийх бизнесийг ингээд ерөөхдөө бэлдээд судлаад явж байсан. Би юун дээр илүү фокуслсан бэ гэхээр валютаар орлого олох хэрэгтэй. Одоо дээрэс нь хөл хорой нэлээд удаа үргэлжлэх юм шиг байна. Тийм болохоор би цахимаар хийх ажил олох хэрэгтэй юм байна гэсэн энэ хоёр зүйл дээр төвлөрөөд түүнийхээ дагуу эрэл хаагуул хийсэн. Тэгээд virtual assistant буюу виртуал туслах гэдэг ажил надад маш их таалагдаад бас хийж эхэлсэн. Анхныхаа үйлчлүүлэгчийг авсан, Америк хүн байсан. Тэгээд тэр хүнд үйлчилж байхдаа нэг зүйлийг ойлгосон. Хэрвээ би миний чадахгүй зүйлүүдийг чаддаг багтай байвал би маш олон ажил авч чадах юм байна. Дээрэс нь биний үнэлгээ нэлээд өсөх юм байна гэдгийг ойлгосон. Ингээд би өөрийнхөө багийг бүрдүүлэхээр шийдээд яг өөр шигээ тодорхой мэрэгжил мэдлэг туршлагатай боловч хүүхдээ асрах шалтгаанаар гэртээ байгаа ээжүүдийг нэгтгэхэд виртуал нарийн бичгийн сургалтанд хамруулад тэр дундаасаа сонгон шалгаруулалт хийж анхныхаа багийг бүрдүүлж эхэлсэн. Тэр цагаас хойш 6500 гаруй гишүүнтэй хотлыг үүсгээд 2000 гаруй хүнийг сургалтанд хамруулад 200 гаруй хүнийг виртуал нарийн бичгээр тэнцвүүлээд яг одоо 250 гаруй хүүхдээ гэрээсээ харангаа ажилдаг 120 гишүүнтэй тэд нар маань 10 баг 6 салбарт хуваагдаж ажилдаг маш хүчирхэг чадварлаг хамт олныг бий болгосон байна. Хэрэг би момойдээс өөр бизнес эхлүүлсэн байсан бол аль хэзээний хаалгыг нь хааж цоожилчоод орхио явчихаар тийм хүнд шалгуурууд миний амьдралд 2020 он тохиолдсон. 2020 оны 4 сард би төрөөд нялх хүүхэдтэй байсан. 2020 оны 6 сар буюу яг 2 сарын дараа ээж маань хорт авдартай гэж онцлогдоод 7 сард аав маань нас бараад 9 сард бас ээж маань нас бараад хэдийгээр нөхөр бит хоёр олон бизнесийг дампууруулад маш өндөр сэтгэл зүйн одоо хаттайгаар даваад гарч исэн боловч яг энэ амьдралын энэ жам болсон сүрж ягаад ч дийлэхэргүй энэ зүйлүүдэд бол үнэхээр хүн сүгдэж магадгүй юм бэлээ. Гэхдээ миний ард момойд гэдэг хамт олон маань маш том хүч, сэтгэлийн тэнхээ, хамт олон туршиг тулгуур маань болж намайг маш хүчтэйгээр дэмжижсэн учраас энэ хүнд зүйлийг би маш өөдрөгөөр давж гарсан. Анх би момойдыг эхлүүлэхдээ ердөө л үйлчлэгээ гадаадын зах зээл дээр экспортлоход шаардлагатай ур чадваруудыг нэгтгэсэн хамт олон гэж харж исэн бол өнөөдөр момойд бол миний хувьд хайртай хамт олон маань, гэр бүл маань намайг сурч хөгжих талбар, урагшин чиглүүлдэг, урам зориг, хүч тэнхээ өгдөг хүчирхэг платформ болж хувиржээ. Бид өнгөрсөн 9 сарын хугацаанд Монгол улсын 12 аймаг, дэлхийн 6 улсаас нэгдсэн нийт 80 орчим сая төгрөгийн ажил үйлчлэгийг авч гүйцэтгэсэн ээжүүдтэй мөнгөний хэмжээний орлого хуваарлсан хамт олон болсон байна. Ирээдүйд бид нэр олон улсын зах зээл дээр үйлчлэгээ экспортлох, мөн олон орны ээжүүдтэй хамт баг болон ажиллах хүсэлтэй, мөрөөдөлтэй. Момойд бол орлого олох хүсэлтэй хүмүүсийн хувьд орлогын их усүр нь, сурч хөгжих хүсэлтэй хүмүүсийн хувьд бол сурч боловсрах, дэвших талбар нь, харин бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд маш чадварлаг мэргэжилтнүүдийг нэгтгэсэн арыг нь бат найдвартай даадаг хамт олон байх зорилготой юм а. Одоогоор бид 60 орчим байгууллага 150 гаруй хувь хүн нийт 210 гаруй харилцагчтай болоод тэднийхээ өсөлт, хөгжилт, амжилтын төлөө зүрх сэтгэлээрээ нэгдэж харилцагчтай ээж хүний сэтгэлээр халамжаар үйлчлэл хийх хичээдэг хамт олон болсон байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өглөө оройн үнээгээ сааж, цагаан эдэгээ боловсруулаад
өдрийн цагаар нь Мамайдад ажиллаж томоохон компани контентээр ажиллагаа. Ирээдүйд Мамайтай хамт олон улсад ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа Мамай. Сайн байцгаана уу? Мамайд агентлагт хөдөө орон нутгаас ажилладаг ээж байна. Одоо би 2 хүүхэдтэй харангаа Мамайд агентлагт ажиллаад аль хэдийн жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд олон сайхан ээжүүдтэй нэг баг хамт олон болж олон зүйлийг сурч туршлагажаад баггүй хэмжээний орлогыг олоод байгаа. Мэдээж гэртээ сунгаа ажил хийж орлого олно гэдэг нь ээж хүний хувьд бол маш том өөртөө итгэх итгэл, урам зориг, сурч өвчих боломж юм. Мэдээж цэвэр агаарт хүүхдээ өсгөнө гэдэг бол ээжүүдийн хувьд бол хамгийн чухал. Сайн байцгаана уу? Чех улсаас менежер алтан дэлгэр мэдчилж байна. Анх 2021 оны 3 сарын саван шалгалтанд тэгдэж хамт олонныхаа нэг хэсэг болдсон. Өнгөрсөн хугацаанд маркетинг менежмент, сошиал хөгжүүлэлтийн зэрэг 20 гаруй төслөөр амжилттай ажиллаж бас суралцсан байна. Олон хүчрхэг ээжүүдийг нэгнээдээ нэгтгэж тэдний сорох, хөгжих, бас ажиллах боломжоор хангаж өгж байгаад туйлаас таатай байна. 2 жилийн дараа төрөх гэж байгаа би 5 орчим жилийг гэртээ өнгөрөх шаардлага гарч байна. Мамайдад байснаар би Монголын томоохон брендийн маркетинг төлөвлөлт болон хэд хэдэн томоохон төслүүдэд ажиллаад дуусч байна. Энэ миний карьерт маш том өсөлтийг авчирсан. Би 5 сартаагаас 10 насны 5 хүүхдээ ээж. Би жирэмсэн байхдаа төрснийхөө дараа ч гэсэн өөрөө хүүхдүүдтэй асрангаа гэрээсээ онлайнаар ажиллаж орлого олсоор байна. Надтай яг ижилхэн 120 гаруй ээж 250 гаруй хүүхдээ өсгөн хүмүүжүүлж гэрээсээ онлайнаар ажиллаж байна. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтуудын нэг бол Мамайд агентлаг.